За өнөөдөр Улаанбаатар хотод цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал буюу COP17 эхэлж байна. За тухайн хуралд дэлхийн 190 гаруй улсын төр засгийн төлөөлөл эрдэмтэд, судлаачид, хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид болон төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын 12300 орчим төлөөлөгч оролцож байна. 12 өдөр үргэлжлэх тус хурлаар дэлхийн нийтэд тулгамдаад байгаа цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлыг хэлэлцэж байна. Цөлжилттэй тэмцэх тухай нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийн талуудын 17 дугаар баг хурал торгоны замын жингийн цувааны төлөөлөл орж ирснээр албан ёсоор хийсэн. Үүний дараа нэгдсэн үндэсний байгууллага болон Монгол улсын төрийн далбайг мандуулснаар үргэлжилсэн. Яг одоо та бүхэн хурал зохион байгуулагдаж байгаа үндэсний цэцэрлэгт хүрээлэн харж байна. Хурал бол ногоон бүс, цэнхэр бүс болон хурлын танхим үзэсгэлэнгийн танхим зэрэгээс бүрдэж байгаа юм. Монгол улсын хувьд тус арга хэмжээнд 7.6 тэрбум $, санхүүжилт бүхий 300 гаруй төслийг танилцуулахар төлөвлөд байгаа юм. Дэлхийн газар нутгийн 40 хүртэл хувийн доройтож 3.2 тэрбум гаруй хүний амьдралд нөлөөлж байна гэх судалгаа байдаг. Тэгвэл Монгол улсын газар нутгийн 77% доройтож цөлжилтөнд хамгийн их хүртсэн орнуудын нэгээр нэрлэгдэж байна. COP17 хурлаар дэлхийд даяар газрыг нөхөн сэргээх, доктортой газрын менежмент, уян хатан байдлыг бий болгох шийдлүүдийг боловсруулах юм а. Тэгэхээр үнэхээр энэ цөлжилтөө тэмцэх, газрын дороотлын эсрэг тэмцэх энэ бодлого бол дэлхийн нийтийн анхаарлын төвд орсон байна гэдэг нь бол харагдаж байгаа нь одоо сайн хэрэгээ. Тэгэхээр манай улс ч гэсэн өнөөдрийн энэхүү одоо нэгдсэн үндэсний байгууллагын талуудын 17 дугаар баг хурал дээр бид санаачлагуудыгаа дэвшүүлж байгаа. Байгаль орчны асуудал, энэ цөлжилтөө тэмцэх асуудал, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг бид илүүтэйгээр шинэ эдийн засаг гэж харах цаг бол ирсэн байна. Газрын дороотлыг бууруулах, цөлжилтийг бууруулах чиглэлээр авч хэрэгжиж байгаа арга хэмжээнүүд дандаа шинэ эдийн засгийг эрэлхийлж явах ёстой. Мөн 8 дугаар сарын 20-оос 22-нд хотын дарга нарын чуулган уулзалт болж хотын ойжуулалт, бүс нутгийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын асуудлыг хэлэлцэх юм. Тэгэхээр хотын дарга нарын дунд бол хотын ойжуулалтын одоо нэгдлийг бий болгохоор санаачлаг гаргахаар бэлдэж байна. Хоёрдугаар тэнд тоосчлолтой холбоотой асуудал байгаа. Үүн дээр бас бүс нутгийн сүлжээг байгуулж хамтран ажиллах. Манай дээр болж байгаа шар шуургал урагшаага Бээжин рүү заашлаад Сөүл тийм ээ. Японд руу Токио руу очдог юм байдаг. Тэгэхээр бүс нутгаараа хамтарч энэ асуудлуудаа шийдэхээр зорж байна. Миний бодлол нүүдлийн мал аж ахуйг шин шатанд гаргахад энэ цөлжилттэй тэмцэх конвенцийн 17 дугаар баг хурал маш их ач холбогдол байх гэж харж байна. Нэгдүгээрт одоо санхүүжилтийн хувьд, хоёрдугаарт одоо төр засгийн бодлогын цөмөн байх хэрэгтэй байна. Залуу малчдын халааг бэлтгэх, хөдөөний нүүдэлчин амьдралыг одоо шин шатанд гаргахад чухал нөлөө үзүүлнэ гэж харж байна. Norway, so I come from Arctic Norway. Монголд ирээд 3-7 хоног болж байна. Дэлхийн олон оронд тулгамдж байгаа асуудал ерөнхийдөө төстэй байгаа. Энэ удаагийн хурлаар бид дэлхийн нийтийн асуудал төвлөрч шийдэл хайх зорилготой ирсэн. Их байглаас сэргээ итгэл найдвараа Бадраа урайнд ор зохион байгуулж байгаа тус хурлаас гаргах шийдвэр түүнийг хэрэгжүүлэх арга зам нь энэ хурлын үр дүнг тодорхойлно. Монгол улс 2021 онд нэгдсэн үндэсний байгууллагад хүсэлт гаргаснаар COP17-г манай улсад зохион байгуулах шийдвэр гарсан байдаг. Монгол улс дараагийн COP18 хүртэлх 2 жилийн хугацаанд цөлжилтийн эсрэг конвенцийн даргалагч улсаар ажиллах юм.